юм нээлттэй. Тийм учраас одоо ингээд сая гаргамаар байна гэж тэгээ баасан жаргал гişүү ярих хэрэгтэй бол баасан жаргал гişүү яриа л яв. Тэгээд дэрийг сонсъё. За байж байгаа. Эхлээд энэ талын яриа дуусч байгаа учраас эхлээд энэ талын яриагаа дуусгаад дараа нь одоо ингээд нотлох баримт гарах холбоо. Ух боломж байна уу те? За ингээд хараад ингээд ер нь одоо их л хурдас сурсан улсууд гэж би ойлгоод байдаг шин. Тэгээд одоо хурдас сурцсан баг найдаад байдаг шин. Тийм учраас давхардаад ярих юм бол асуудал үүснэ. Тийм учраас энд асуусан үгүй гэсэн. Тэгвэл мэдээж буцаад ирэх боломж нь байлгүй яг хөө. Тэгвэл энд одоо яриад энэ их хурлыг төлөөж байгаа эзэн төлөвчд маань хүсэлтэж гарах гэж байна, нотлох баримтаж гарах гэж байгаа учраас энэ тал асуудал ихтэй дуусгах. Тэрний дараа дахиад мэдээж эн чинь мэтгэлцэж байгаа нотлох баримт байж аль болох олон байх тусмаа энэ маргааны бүх талаас нь бүрэн дүрэн шийдэх боломж өгдөг учраас энд бол ямар нэгэн хязгаарлах юм байхгүй. Гэхдээ энэ тал эхлээд яг за ингээд баасан жаргал гэж ярих гэж байна. За баасан жаргал гэж ярив. За бид нарт хэд хэдэн гомдол хэд хэдэн хүсэлтүүд байгаа. Түүнтэй холбоотой нотлох баримтууд мөн гаргаж өгнө. За нэгдүгээрт ямар хүсэлт байна уу гэвэл за өглөө их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж байгаа хэд хэдэн хүмүүсийн нэрийг сая хуралдааны нарийн бичгийн зүгээс дурдсангүй 5 хүний нэрийг дурдсангүй тэгэхээр эдгээр хүмүүсийг нэмж дурдуулаад хуралдаанд оролцогчоор оруулах хүсэлтэй байна гэсэн үг. Тэгэхээр энэ одоо хүсэлтэй их хурлын зүгээс хуралдаа эхлэхээс өмнө хууль заасны дагуу бичиг хэрэгт нөхцөн байгаа. За нэрэн дурдагдаагүй 5 магадгүй зүгээр процессын алдаа үйл ажиллагааны жижигхэн асуудал байхыг бол үгүйсэхгүй олон хүн байгаа учраас за нэгдүгээр Идэрбат гишүүний нэр дурддагцсангүй, хоёрдугаарт Баярбаатар гишүүн, гуравдугаарт Даваас үргэн гишүүн, дөрөвдүгээрт Болормаа гишүүн, тавдугаарт Инх Насан гэсэн эдгээр 5 гишүүний нэр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дурдсангүй нэгдүгээрт. За хоёрдугаарт сайн зориг болон их хурлын гишүүн сайн зориг болон сандаг очир нарыг гэрчээр дуудсан одоо ийм тогтоол гаргасан гэж байна. Үүнтэй холбоотой гомдол одоо хоёр дахь асуудал гэсэн үг шүү дээ. Гомдлыг гаргаж байна. За их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон сайн зориг болон сандаг очир нарыг бол аль аль нь бол аль бие ёсоор итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон бичгээ өгсөн байгаа. За эдгээр хүмүүсийг холбогдох одоо хууль заасны дагуу гэрчээр томилогдсон цэцгийн тухай хууль болон цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль заасны дагуу их хурлын гишүүн зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилно гэсний дагуу эдгээр хүмүүсийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. Гэтэл цэцгийн одоо тогтоолоор гэж сая баясгалан дарга амаар танилцууллаа. Бид нар энэ тогтоолтой танилцаагүй, хүлээж аваагүй. Зөвхөн нэр бүхий мэдээллийг хүлээж авсан байгаа. Тогтоолын ямар нэгэн хувийг хүлээж аваагүй. Бид нар гомдол гаргаж ийн гэсэн үг. Гэрчээр одоо дээрх хоёр төлөөлөгчийг гэрчээр дуудсан энэ цэцгийн тогтоолд бол гомдол гаргаж ийн. Бидэрт цэцгийн тогтоол танилцуулаагүй учраас бид нар энэ гомдолтой уг тогтоолын дугаар огноог дурдах боломжгүй байгааг бас жиж тэмдэглэе. За энэ гомдолтой холбоотой гаргаж өгж байгаа нэг нотлох баримт байгаа. За энэ ямар учиртай нотлох баримт вэ гэвэл Монгол Улсын үндсэн хуулийн цэцээс мэдээлэл ирүүлсэн Монгол Улсын их хурлын гишүүн сайн зориг танаа гэд энэхүү мэдээллийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр илгээсэн байгаа. Харамсалтай энэ огноон дээрээ 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэсэн ийм мэдээллийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр илгээгээд ингээд уг мэдээлэл дээрээ 22-ны 9 цаг 30 өдрийн 9:30 цагаас үндсэн хуулийн цэцгийн хуралдаанд хүрэлцэн эрхийг мэдэгдэе гэдэг. Ингээд он сарын хувьд ийм элтэд зөрүүтэй энэ нь өөрөө үр дагавар эргэцэн үр дагавар үүсгэх ийм мэдээллийг ирүүлсэн гэдгийг энэхүү гомдлын хавсралтаар өгье. За тэгэхээр энэ гомдлыг бас цэцгийн бүрэлдэхүүн зохиц урмын дагуу хянан шийдвэрлэж цаашаа хэрэг хянан шийдвэрлэх энэ процесс ажиллагаа бол цаашаа үргэлжлэгнэ гэж харж байгаа. За 3 дугаарт өглөө бас бид нар хэрэг хянан цэцгийн хуралдаа эхлэхээс өмнө бичиг хэрэгээ зохиц урмын дагуу мөн гомдол гаргаж өгсөн байгаа. Миний одоо өөрийн нэр дээр баланкын дээр байгаа. За энэхүү юутай холбоотой гэрчтэй холбоотой бас нэг зүйлийг дурдхан зүйтэй. Энийг гэхдээ энэ нь өөрөө яг өгж байгаа нэг нотлох баримт боловч энийг бас нотлох баримтын одоо хуулбарж авч
цэцдэр үлдээгээд буцаагаад их хөрөлд хадгалагдах хэвээр ийм баримт байгаа. Энэ юу вэ гэвэл сайн зориг болон сандаг очир нарын гишүүд нь өөрсдөө чуулганы хуралдаанд оролцсон. Нэгдүгээр чуулганы хуралдаанд оролцоод чуулганы хуралдааны эрсцийн мэдээ байгаа. Энийг бид нар нотлох баримтаар бол гаргаж өгч байна. Гэхдээ энэ нотлох баримт их хуваараа эргээд буцаад их хуралд байх ёстой учраас би одоохондоо бол бид нар их хуваар нь өгчөө гэдгийг заавал хуралдааны тэмдэглэлд дурдуулах хэрэгтэй байна. Хоёрдугаар сайн зориг болон сандаг очир нарын гишүүд нь уг шийдвэрийг гаргах үйл ажиллагаанд шууд оролцсон, шийдвэр гаргасан этгээдүүд байгаа. За гуравдугаар сайн зориг нарын гишүүдээс гадна нийтдээ 54 хүн гарын үсэг зурж буюу ерөнхий сайдыг огцруулах хүсэлтэд одоо шаардлагад гарын үсэг зурсан байгаа. Тэгэхээр яг сайн зоригийг яагаад гэрчээр сандаг очрыг яагаад гэрчээр оролцуулж байгаа гэдэг энэ одоо үйл баримтууд тодорхойгүй байгаа учраас бид нар таамаглаад эдгээр хүмүүс нь энэ шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцсон учраас энэ хүмүүс гэрчийн одоо статустайгаар оролцох боломжгүй. Өөрсдөө шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцогч этгээдүүд юм а гэдгийг хэлэх гэж байна. За цэцгийн хэрэг хянаа шийдвэрлэх тухай хуулинд хэн гэрч байх уу, хэн хэргийн оролцогч байх уу гэдэг дээр наривчсан зохицуулт байхгүй. Зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухай наривчсан зохицуулт байгаа. Үүгээр их хурлын гишүүн гэж байгаа учраас эдгээр хүмүүсийг бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах нь зүйтэй гэдэг түрүүнд дурдсан нэг үндслэл гарч байгаа. За хоёрдугаар үндслэл бол хэн гэрчээр байх уу, хэн гэрчээр оролцож болохгүй вэ гэдгийг цэцгийг хэрэг хянаа шийдвэрлэх тухай хуулиар наривчсан зохицуулаагүй байгаа учраас эрүүгийн болон иргэний процессын хуулиудыг бэхжилж татахыг хүсэж байна. Иргэний хэрэг хянаа шийдвэрлэх тухай хуульд гэрчээр одоо хэнийг ч гэсэн дуудаж болно. Гэхдээ тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхэд оролцсон этгээдийг гэрчээр дуудаж болохгүй гэдэг зохицуулт байгаа. Тэгэхээр үүнийг нь бол төсөөтэй байдлаар хэрэглэх боломжтой гэж харж байна. Тэгэхээр энэ дээр бас тусгаалan цэц энэ гаргах одоо магадлал тогтоол бусад шийдвэрүүд дээрээ бас миний нэг дурдж байгаа үйл баримтууд эрх зүйн үр дагавар дээр тусгаалan дүгнэлт хийгээсэй гэж бодож эдгээр баримтуудыг дурдж байна. За хоёрдугаар эрүүгийн процессын хуулийн дээр мөн гэрч гэж хэнийг байх вэ гэдгийг мөн дурдсан байгаа. Мөн тухайн хэргийн үйл баримтыг мэдж байгаа этгээд ч гэсэн тухайн одоо хэрэг маргааныг шийдвэрлэхэд оролцсон этгээдүүдийг мөн гэрчээр дууддаггүй. Тухайн хэргийг шийдсэн шүүгчид дууддаггүй. Тухайн хэргийг шийдсэн мөрдөн байцаагч гэрчээр дууддаггүй. Тийм учраас эдгээр хоёр хүмүүс бол гэрчээр оролцох боломжгүй ийм хүмүүс байна. Тийм учраас энэхүү гомдлыг гаргаж өгч जैन тэгээ гомдолтой хамт өгж байгаа эрчийн нотлох баримт болон цэцгийн гишүүнээс саяын тэрэгчтэй холбоотой гомдлыг наад сайн зөрөг сандаг очоор хоёр гаргаад байгаа юм уу өөрөө гаргаад? Би өөрөө гаргаа. Их хурлын зүгээс гаргаж өгсөн. Их хурлын энэ чинь өөр их зүүн байдалтай би тайлбарлаад байгаа шүү дээ. Тийм ч тав дахь хуульчгүй учраас тэрийг бас нэг наадаа цаантаа хийхгүй л эн чинь нөгөө өөрийнх нь тухай юмаа өөрөө л гаргадаг. Тэрээс ингээд явдггүй нэг юм байгаа шүү дээ жишээлбэл. Тэрийг яагаад гэрч тэгээ гомдол гаргах боломжгүй шүү дээ. Сандаг очоор хоёрын өмнөөс та гаргах гэхээс ойлгосонгүй. Тэгэхээр яг зүгээр тодруулаарай. Ягаад гэвэл энэ бид нар нөгөө тэр хариалт нөгөө хамаарал гэдэг юмараа явахгүй л чинь тэгээд нөгөө дуртай ярьдаг гэдэг юм руу явчих гэдэг зүг ойлгоорой. За би их хурлын энийг ягаад гэвэл мэдээ яг тийм удаан сонслоо их тогтож яриад байх шиг санагчлаа. Тийм учраас би хэлж байгаа шүү. Би их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьар энэ гомдлыг гаргаж байна. Гэрч өөрийнхөө өмнөөс би гэрч бишээ гэдэг гомдол гарах боломж байхгүй. Хоёрдугаарт гэрчийг зөвхөн гэрчийн мэдүүлэг авах үед сонсно. Одоо яг энэ процесс ажиллагааны эхлэхээс өмнө буюу яг хэргийн хүнлүү орж хэргийн агуулга руу орохоос өмнө процессын энэ мэт асуудлуудыг бид нар шийдээд зохих шийдвэрийг үндслэл бүхий шийдвэрийг бас цэцэн бүрэлдэхүүн гаргаад тайлбарлаад ингээд цаашаа процесс ажиллагаа бол зөвтгөгдөж явах учиртай гэж харж байгаа. Тэгэхээр яг одоогийн нөхцөл байдалд гэрчүүд энэ гомдлыг гаргах эрх зүйн нөхцөл байдал байхгүй байгаа учраас их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмнөөс дээрээс нь цэцгийн маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр цэцгийн их хурлыг төлөөлж их хурлын гишүүн байна гэдэг залтыг тус тус удирдлага болгоод энэ хүү гомдлыг гаргаж байгаа. За дараагийн асуудал. За 3 дахь одоо гомдол гэсэн. Энэ хүү гомдлыг бид нар гэхдээ мөн одоо хуралдаа эхлэхээс өмнө цэцэд гаргаж өгсөн. Цэцгийн одоо бичиг хэрэг бол гаргаад өгсөн байгаа. За энэ гомдол нь бол юу вэ гэвэл за энэ хүү гомдол нь юу вэ гэвэл
Үндсэн хуулийн цэцгийн 158 болон 155 дугаар гэдэг хоёр тогтоол байгаа. За 155 дугаар тогтоол нь хэрэг үүсгэсэн тухай тогтоол байгаа. 158 дугаар тогтоол нь хэргийг нэгтгэсэн тогтоол байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл хуралдаан даргалагчийн өглөө танилцуулсанчлан тухайн энэ хүсэлтэд холбогдож байгаа булган туяа их хурлын дэд дарга болон их хурлын үйл ажиллагаа мөн их хурлын тогтоол гэсэн ийм гурван хяналтын объектыг танилцууллаа гэж харж байгаа. Тэгэхээр эдгээр асуудлуудыг шийдвэрлэхээр нэгтгэсэн тогтоол гэж байгаа 158 эдгээр асуудлыг нэгтгэсэн тогтоолд бол гомдол гаргасан. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль заасны дагуу цэцгийн процесс ажиллагаатай холбоотой гомдлыг бас цэц бол баг судлалын хуралдаан нарыг хянан шийдвэрсэн байх учиртай. Тийм учраас бид нар бас хуралдаан дээр аль болох гарахгүй хуралдааны хэвийн явуулах үүднээс аль болох энэ процесстэй холбоотой гомдлуудаа хурал эхлэхээс өмнө гаргаж өгсөн. Тэгэхээр би бол хувьдаа бол хурал эхлэхээс өмнө цэц бидний энэ гомдлыг хянан шийдвэрсэн байх гэж найдаж байна. Тэгээд үүнтэй холбоотой гэхдээ ямар нэгэн гомдлыг хянан шийдвэрсэн юм уу шийдвэрлээгүй юм уу гэдэг талаар бид нар тогт мэдээлэл байхгүй байна. Хэрвээ гомдлыг шийдсэн бол ямар үндэслэл юу үндэслсэн гэдгийг бидний цаашдын хэрэг маргааныг үндэслэж маргаад ач холбогдолтой эрх зүйн үр дагавартай. Тийм учраас энэ гомдлыг бол би бас уг нь бол гаргацсан гомдол тэгээд дахиад хуралдаан дээр бид нар гаргахаас өөр аргагүй болж байна. Ягаад гэвэл шийдсэн хэсэг нь тодорхойгүй байгаа гэдгийг түрүүн би танилцуулсан. За тэгээд хоёрдугаар тийм 155 буюу хэрэг үүсгэсэн тогтоолд мөн гомдол гаргаж байгаа. Тэгээ хэрэг үүсгэх гол үндэслэл болсон энэ асуудал нь юу вэ гэвэл их хурл тогтоол шийдвэр гаргаагүй байхад хэрэг үүсгэсэн байгаа. Энэ процесс ажиллагаанд бол холбогдуулан гомдол гаргасан байна. Тэгэхээр эдгээр энэ гомдлыг хянан шийдвэрсэн хэсэг нь бол тодорхойгүй шууд их судлаар бол энэ маргааныг хянан шийдвэрлэхээр нэгтгэсэн байгаа. За хоёрдугаар хяналтын объект болох их хурлын тогтоолыг шууд их судлалын хуралдаанаар шийдвэрлэж байгаа. За эрхэм цэцгийн гишүүд бол их хурлын тогтоол шийдвэр хуулийг бол шууд их судлалын хуралдаанаар шийдвэрлэдэг бол хуульд заасны дагуу бол маш тодорхой байгаа, үндсэн хуулийн зохицуулт байгаа. Тэгэхээр үүнийг бол зөрчөөд нэгтгэж байгаа гэдэг нэрийн доор их хурлын тогтоолыг шууд их судлалын хуралдаанаар хянан шийдвэрлэж байна. Тэгэхээр энэ нь бол бас зөрчил юм а гэдэг ийм хэд хэдэн үндслээр бол 3 дахь гомдол маань гарсан байгаа. Түрүүн бид дурдсан энийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас өмнө бид нар гаргасан учраас бас энэтэй холбоотой тайлбарыг хуралдаан даргалагчийн зүгээс хийх юм уу ямар процессор шийдэх гэдгийг энэ дээр ямар нэгэн бас үндслэл байх ёстой гэж бодож байна. Энэ үндслэл өөрөө цаашид хэрэг маргааныг хэрхэнд явах үндслэлт хууль зүйн үндслэлт бол эрх зүйн үр дагавартай учраас би бас энийг хүсэж байна гэсэн. За дөрөв дэх тогтоол дөрөв дэх нь бол хүсэлт байгаа. Гомдлоос гадна гэсэн үгтэй. Дөрөв дэх нь хүсэлт байгаа. За маргааныг тусгаарлах тухай хүсэлт гээд сайн зориг болон баасан жаргал гээд бит хоёр хамтран гаргасан хүсэлт байгаа. Тэгэхээр би энэ хүсэлтээ бол энэ хуралдаанд бол танилцуулгын зүйтэй гэж үзэж байна. За булган туяагийн Монгол Улсын их хурлын дэд дарга булган туяагийн үйл ажиллагаа ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хилэлцсэн. Улсын их хурлын чуулганы 25 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын их хурлын тогтоол нь Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2, 43 дугаар зүйлийн 1, 70 дугаар зүйлийн 1 хэсгийг зөрчсөн хэсгийг тогтоолохоор Монгол Улсын ерөнхий сайдын хүсэлт эксэгсэн шаардлага ирүүлсний дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг цэцгийн гишүүн мөн сайхны 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 155 дугаар тогтоолоор шууд үүсгэсэн. Өөрөөр хэлбэл 10 дугаар сарын 16-ны өдөр их хурлын тогтоол шийдвэр гараагүй чуулган болоогүй байсан гэсэн. Энэ өдрөг маань эхэлсэн. Мөн түүний 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар тогтоолоор нэгтгэж цэцгийн их судлалын хуралдаанаар хилцгээр болсон шийдвэртэй холбоотойгоор энэхүү хүсэлтийг бол гаргаж байгаа. Тэгээ хууль заасны дагуу би түрүүнд дурдсан Монгол Улсын үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1-2 заасны дагуу оруулсан дүгнэлтийг улсын хурал хүлээн зөвшөөрөг бол үндсэн хуулийн цэц дахин хянаж үзэж эцсийн шийдвэр гаргана гэж маш тодорхой зааснаас үзэхэд улсын хурлын бусад шийдвэр болох тогтоолыг үндсэн хууль нийцэж байгаа хэсгээр цэц дүгнэлт гарах. Уг дүгнэлтийг улсын хурал хүлээн зөвшөөрөхгүй бол их судлалын хуралдаанаар хилцэн шийдвэрлэх энэ хуулийн зохицуултыг үндсэн хуулийн цэцгийн гишүүн мөн сайхны 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаар тогтоол нь илтгэж зөрчсөн учраас хэргийг тусгаарлаж шийдвэрлэнэ гэдэг ийм төсөлтийг дөрөвдүгээрт гаргаж байна. За мөн эдгээр хүсэлт гомдлыг хэрхэн шийдвэрлсэнтэй холбоотой хуралдааны аль ч үе шатанд бас хүсэлт гарах хэрэгтэй байгаа учраас бид нар мөн дараагийнхаа хүсэлтийг эдгээрийг хэрхэн шийдвэрлснээс хамаарат дараагийнхаа хүсэлтийг гаргана. Бас
бас хурал даргалагчид нэг зүйлийг одоо хүсгэсэн их хурлыг одоо төлөөлөлд оролцож байгаагийн хувьд бидний одоо гаргаж байгаа нэр бүхий төлөөлөгчдийн гаргаж байгаа хүсэлт гомдол тайлбарууд бол нэг явна. За булган туяа гишүүний хувьд бол булган туяа их хурлын даргын хувьд тусдаа бас хариуцагч этгээд буюу дээрэс нь булган туяа гэдэг одоо албан тушаалтантай холбоотой гэдэг нэрийн дор их судлын хуралдаа явж байгаа учраас энэ хүний эрх зүйн байдлыг дордуулахгүй тулд булган туяа гишүүн бол их хурлын байр сууриас өөр тусдаа байр суурь илэрхийлж явна гэдэг их хурлын зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс зориуд хуралдаанд тэмдэглүүлээ. За ойлголоо. Ерөнхийдөө хүсэлтээ ялаа. Ер нь бол хүсэлтээс хүсэлтгээд явдаг чинь жоохон асуудалтай шүү. Тийм учраас та бүхэн хуралдаанд хариуцлагатайгаар оролцоорой. За зарим асуудал дээр тайлбар хийгээд юу. Хуралдаанд оролцогчдод нэрийг хэлсэнгүй гэж. Үндсэндээ бид нар харин ч жоохон манай энэ хуралдаанд дэг зохион байгуулалт нар жоохон тэгээ зөрчилсөн юм байна. Ягаад бол 9 цаг 30 минутаас хоцорж ирсэн гişүүдийг альж хинч байсан хямгооч байсан бид нар оруулдгүй юм байгаа. Тэгээд түрүүн даваасрын гişүү орж ирж харагдсан нэг орцсон юм байна. Гэхдээ нэгэнд ороод суусан учраас тийм учраас сая нөгөө нэрийн маань дурдсангүй гэдэг нь яг 9 цаг 30 минутын байдлаар эрдсээ аваад хэлсэн зүйл шүү. Тэрнээс хойш таны хэлсэн тэр дөрвөн гişүүн хоцорж ирсэн байдалтай байгаа юм байна гэж би ойлголоо. Сая би энэ хуралдааны нарийн бичгийн дараас асуусан. Тийм учраас яг нэгэн тэрс учраас сууг. Тэгтээ ер нь хэлээрэй гэсэн учраас нэмээд хэлчихье. Өөрөөр хэлбэл саяхан одоо баасан жаргал гишүүний хэлсэн энэ 5 хүн бол одоо энэ цэцгийн хуралдаанд бол улсын хурлын тэмдэглэлээр оролцож байгаа шүү гэдэг. Ингээд энэ асуудлыг хаачаа. Энэ дээр одоо за хоёрдугаар гэрчээр оролцуулах асуудал дээр тайлбар байгаа. Энэ дээр бол ийм шүү. Ерөөсөө би түрүүн дөнгөж эхлэхэд нэг дурдаад өнгөрсөн. Энийг дахиад жоохон тодруулж хэлэхгүй бол болохгүй юм байна. Маргаан хяны шийдвэрлэх ажиллагаа нэг хүн одоо нэг хүн гэрч болоод итгэмжлэгч нэгэн зэрэг орох ямар ч боломжгүй. Ямар ч боломжгүй. Эрх зүйн байдал нь өөр. Ийм учраас бол зэрэгцүүлж оруулах боломжгүй. Тэгээ саяхан баасан жаргал гишүүний хэлсэн тайлбараар бол уг нь би одоо энэ тогтоолыг уншиж гэдэг. Цэцгийн гишүүн тогтоол 10 сарын 20-нд гарсан. 104-р 64-р тогтоол 165 гэдэг. Тэгээ энэний дараа бол тэр холбогдох юмыг хөрвүүлсэн байгаа. Энэ дээр бол тэр тухайн гишүүн би оролцохгүй гэдэг ерөөсөө асуудал биш. Энэ бол цэвэр цэцгийн өөрийнх нь урьдчилан шалгасан гишүүний болоод цэцгийн бүрэлдэхүүний бүрийн эрхийн асуудал бидэрт энэ улсуудаас гэрчээр асуудал тодруулах юм байна. Нөхцөл байдлыг одоо тухайн үйл баримтыг тогтооход хэрэгтэй гэж үзэж байгаа учраас бид нар гэрчээр дуудаж байгаа. Тэгээ энэний дараа угаасаа гэрчээр бид нар асууна. Тэр үед бол бид нар ямар баримт асуух гэж байгаа гэдгийг ярина. Гэхдээ зүгээр баасан жаргалд гишүүний хэлдгээр бол арай жоохон зөрүүтэй явдаг шиг. Өөрөөр хэлбэл чуулганд оролцсон тухай яриа биш юм байгаа үг. Гэхдээ одоо тэр явцад тэгээд асуухаар харин та бүхэнд ойлголцох байлгүй дээ. Ямар асуудлаар юу тодруулах гэдэг. Тийм учраас энийг бол одоо гэрчээр оролцуулж болохгүй, гэрчээр оролцуулсан буруу гэж хин нэгтгэд хэлдэггүй. Гэрчээр асуусан бол тэгээд асуугаад тэр одоо юм аваад тэр үйл баримтаа тогтоох ёстой асуугаад ингээ явдаг ийм л журамтай. Тэнд үнэн зөв хариулах үүрэгтэй татгах ирэхгүй ийм л зүйл тэгээд тэр тухайн үеийнээс тэрээс биш одоо гэрчээр оролцуулахаа байл нэр ингэсэн юм гэх юм байхгүй. 94 хугацааны үед ярих юм бол ихэж гэрчээр оролцуулах мэдгдэл бол тогтоол бол гараад үтгэн зөвчөөр оролцуулах тухай албан бичиг бол өчтөр үндсэндээ ажил тархсан нэрсэн шүү дээ. Одоо та хэд маань нэг зүйлийг харсан зөв ойлгож байгаа. Бид нар тэгтээ энийг бол нэгэнт асуудал нь чухал улсын хурлыг тодорхой этгээд төлөөлж тайлбар өгөх ёстой энэ асуудлын ач холбогдолтоос хамаарат. Тийм учраас бол энэ эрсэн юг бол одоо ажлын цаг өнгөрсөн гэдэг юм уу. Одоо үндсэндээ өнчтөр ажлын цаг тарцсан байсан учраас өчтөр манад бүртгэдэг шүү дээ. Наад бүх юм чи одоо та хэд маань өнөө өглөө 8 цаг 30 минутанд бүртгэдэг. Тэгэл одоо энэ танилцагтаар явж байгаа ийм зүйл шүү. Тийм учраас энийг та бүхэн зөв ойлгоо. Тийм учраас гэрчээр тэгээ одоо манай одоо энэ хурлын заалны багцаамж баримжааг одоо та бүхэн анзаарч байгаа хөх тэгээд одоо наана таамын суунуу тэнд очиж суунуу одоо бидний хатуу одоо тийм яг мэрэгжлийн гэдэг юм уу яг зориултын юм баг байгаа ийм олон бас эзэмтгч талууд маргагчдад орж байгаа учраас бидэрт бас мэдээ хурлааны зохион байгуулалт хүндрэлтэй байсан. Тэгтээ яг тэгээд нэгэн статус нь тодорхой юм чинь тэр статусаараа хариулаа явна гэж дээ. Тийм учраас бол сайн зориг сандагчид нар бол цэцгийн хуралдаанд гэрчээр оролцсноо. Энд ямар нэгэн яриа байхгүй. Этгэм төгчөөр оролцуулахгүй. Этгэм төгчөөр оролцуулсан нас бол бид нар сайн хас танилцуулсан байгаа. Яг гэвэл нэг эрх зүйн байдлаар нэг хүн хоёр байдлаар орж болохгүй учраас бид энэ дээр бол ийм байдалтай байдгийг хэлчихье. За баасан жаргал гишүүний гомдол ирсэн. Байж би хариулах гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ та чинь нэг
яаж хурал хийдэг усууд юм да хараад байхад тэгээд дамраа харагдаад байдаг шүү дээ. Тэгэхээр ингээд дундуур нь ингээд орж хашгирчих гээд байна. Гэхдээ дуун гайг бол зүйлдээ чангарчих үедээ. Тийм учраас баасан жаргал гишүүний гомдол энэ дээр бол нэгэнт одоо хуралдаанд зарлаад товлоод сний дараа ирсэн учраас өөрөөр урьдчилан шалгаад урьдчилан шалгалт шалгах ажиллагаа дууслаа гээд хуралдааныг товлж байгаа шүү дээ. Одоо манай одоо цэцгийн журамч тийм байхгүй юу? Тийм учраас цэцгийн хуралдаанд товлоод бүрдгүүн томлогдоод ирсний дараа гарсан гомдол процесстэй холбоотой үйл баримттай холбоотой бүх асуудлыг бол цэцгийн хуралдаанаар шийднэ. Тийм учраас та бүхэн одоо ингээд нэмэлт тайлбар хийх цаг байгаа, асуух цаг байгаа, нотлохын гаргаж өгөх боломж байгаа гэдэг энэ бүх боломжийг ашиглаад одоо гомдол төрсэн асуудлаа бол энэ одоо өнөөдрийн хуралдааны явцад бол гарах боломжтой. Тийм учраас нэгэнт одоо хуралдаанд тоглохсны дараа бол бид хуралдаанаар хийдэг юм журамтай. Тийм учраас энэ журамаараа хилцэн таны тэр бүх асуудлыг нэг үржтэн авч үзэн сонсон, нөгөө талын бас тайлбарыг сонсон ингээ явах юм байна. За энийг хэлчихье. За тусгаарлагтай холбоотой бол энэ бол тэр хин мөнх сайхан гишүүний тэр нэгтгсэн тогтоолыг харах юм бол нарийн сайн уншсан болов гэд найдаж байна. Энэ асуудал тусгаарлах ямар ч боломжгүй асуудал байна. Өөрөөр хэлбэл үндсэн хууль зааснаар Монгол улсын ерөнхий сайдыг огцруулах процесс үндсэн хууль журамт нийцэх асуудыг бид нар хянж үзэж байгаа учраас эхнээс нь дуустал тэр бүх процессыг өнөөдөр ярина. Тэр бүх процесс үндсэн хуульд нийцсэн үү, нийцээгүй юу, ямар баримт тогтоогдож байгаа. Тэгээд тэр нь үндсэн хууль нийцэх нэг асуудлыг ярина. Тийм учраас энийг бол хуралдааны явцад яриад ингээд явах учраас тусгаар шийдэх юмч боломжгүй гэдэг шууд хэлчих. Тийм учраас нэгдгсэн байгаа. За булган туяа гишүүний хувьд бол зөв. Яг таны одоо ирэх бүх юмыг бид хангана. Та бол хэдэн ч удаа тайлбаряа яагаадгүй. Гэхдээ яг зүгээр ачааллын хувьд түрүүний хэлснээр л байна. Та бол мэдээж одоо яг албан тушаалтны хувьд үндсэн хууль зөрчилсөн асуудал тавьж учраас тэрхүүрээ тайлбараа тавиад одоо бүх юм яцаар бүх юм хийгээ явна. Танаас одоо хуралдаан даргалагчийн зүгээс хүсэж байгаа зүйл юу вэ гэхлээр нэгэнт одоо улсын их хурлыг төдийлөөд 20 гаруй хүн ирж 18 баха ирж байгаа учраас тэнд та нэг зохион болтын шинжтэй улсын хурлыг төлөвлөх этгээдийн хувьд тэгээч тэгэхгүй одоо эсвэл одоо яах юм байгаа ч одоо болохгүй байдгүй дээ. Эсвэл одоо нөгөө улсын хөгжмөөс бусдыг ахлагчаас сонгоод хэрэгтэй юм шүү дээ. Тэгээд тийм учраас та минь одоо тийм зүйл хийгээд ингээд тэнд тэр яг өөрийнхөө асуудлаар бол төвлөрөө явах нь мэдээж хамгийн чухал зүйл гол предмет байгаа. За ийм зүйлийг хэлээд яа тэгээд юу талаас засгийн газар ерөнхий сайдыг төлөвлөж байгаа хэсгээс саяын одоо энэ хэсэгт санал хэлье гэж байгаа учраас бямцагт сонсъё. За хуралдаан даргалагчдаас хүндрэл учруулж байгаадаа хөлцлөчөө. Тэгээд төрөөнөөс хойш гараа өргөлөө бас олж хараад бас микрофон олгосон их баярлж байна. Улсын хуралдаа өрхтэй засгийн газар дутуу өрхтэй гэдгийг байхгүй. Нотлох баримтууд асуусан, нэмэлт нотлох баримт гарч өгөх гэж асуусан, нотлох баримт байхгүй гэдгээ хэлсэн. Гэтэл одоо бас бид нотлох баримт өгөх нь зөв юм байна. Тэгэхээр таанд одоо хандаж хуралдаан даргалагчид дэг зөрчсөн тухай, за мөн үндсэн хууль зөрчсөн саналын томьёолоос санал хураасан тухай, чуулганы хуралдаанаар санал хураахтаа одоо гишүүд 19 гишүүд оролцоогүй тухай, ерөнхий сайдуудыг огцруулах өмнөх жишээ одоо буруу тайлбарсан тухай, за мөн одоо улсын их хурлын гишүүдийн бас одоо холбогдох одоо нотлох баримтаар яриа өгсөн одоо яриануудыг бас дүрс бичлэгийг нотлох баримтад тусгаж бас нэмэлтээр өгөө. Тэгээ энэ төслөчлүүдээс гаргах боломж нотлох баримтуудыг бас та бүхэн бас танилцуулж бидний одоо бас үг хэлэх цагаас хасаж тусад нь одоо бас цагт нь тооцож оруулж өгөхийг хүсэж байна. Яагаад гэвэл одоо улсын их хурлын 18 гишүүн 20 хүн одоо энд их одоо давмгаалж төрж ярьдаг. Засгийн газрын одоо нэг 4-5 нөхөр нэнд нэг жоохон тиймэрхүү байдалтай хуралдаан тийм явах юм шиг байна. Хүснээ ярьдаг. Хүссэн шийдвэр гаргах гэж оролддог. Ямар нэгэн одоо шалтгаан биш шалтгаан хэлдэг. Ийм байдлаар хуралдаа одоо тийм байдлаар их хурлын чуулганы хуралдааж тэгж явсан одоо энэ ч нэг тиймэрхүү хүч төрсэн байдлаар их хурлын үндсэн хуулийн цэцэд заагаад явчих юм шиг байна. Тэгэхээр би бас жоох харамсаж байна. Битээ ингэж яваасаа дэг адилхан үйлчлээс хоёр талд. Сая одоо ингэ нотлох баримт гэтэл бахан хүсэлт гаргаад гомдол гаргаад шалтгаан тоочоод хуралдаа хоцорч ирчээ тэгээд миний нэр уйссангууд одоо гомдол гаргаж явах зохистой юу? Тийм болохоор яг л тодорхой дэгээр ус бэ. Дэгээс хөлж явууллаа чи нотлох баримт өдөө гэсэн бол шинээр нотлох баримт гэсэн өгөх юм байгаа гэсэн үү? Өгөх юм байгаа. За өгч. Нарийн чанар.
За боломжтой гишүүн бас одоо нотх баримт гарах ийм бас боломжтой байгаад бол тусдаа бас өөрөө оролцож байгаа учраас боломжтой гишүүн. За миний бие бас нэг хүсэлт гарах гэсэн юм аа. Нэгэнт 3 асуудлаар маргаан үсгэсэн Монгол улсын хурлын дэд дарга гишүүн хээ болгонтуя миний хувьд за дээрээс нэмээд 2025 оны 10 дугаар сарын 17 өдрийн нэгдсэн хуралдаан бол уг хуралдаанаас гэсэн ерөнхий сайд докторлт улсын хурлын тогтоол дээр гэж тэгэхээр би Монгол улсын хурлын дэд дарга миний бие үндсэн хуулийн цэцэд маргаан хянаа шийдвэрлэх тухай хуулийн 9-р зүйлийн 1-р хэсэг мөн хуулийн 18 дугаар зүйлийн 2-р хэсэгт тус үндэслэн маргаан хянаа шийдвэрлэх ажиллагаанд үндсэн хууль болон үндсэн хуулийн цэцэд маргаан хянаа шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиар мэргэжсэн өмгөөлөгчөөс хууль зүйн тусалцаа авах шаардлага байхад бол маргааш талууд эрхийг хангаж өмгөөлөгч авах боломжоор хангаж хэргийн материал болон хариу талбар гаргах нотлох баримтыг хуулийн шаардлага гарган одоо ханган гаргаж өгөх боломжоор хангаж өгнө. За би бол түрүүн бас баасан жаргал гишүүн хэллээ. Нэгэнт улсын хурал 71 гишүүн конопцсон шийдвэрээ хамгаалах нэг үүрэгтэй. Нөгөө талдаа улсын хурлын гишүүн дэд дарга миний хувьд тухайн өдөр ажил үргийнхаа хуваараар даргалсан хуралдааныхаа шийдвэрээс болоод үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа л би өөрийгөө бас хамгаалуулах бас нэг хэрэгтэй. За дээрээс нэмээд улсын хурлын үйл ажиллагаа хуралдаан зөрчсөн гэж бас одоо 3 дахь зүйл залтанд орж ирж байгаа шиг байна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор би бол өөрөө хуульч хүн биш. Тэгэхээр үндсэн хуулийнхаа эрхийн дагуу 16 дугаар зүйлийн 18 зарсан эрхийн дагуу би өмгөөлөгч авах хэрэгтэй байх байхаа. За үүнтэй холбогдуулан за би бол түрүүн одоо хэллээ манай улсын хурлыг төлөөлж ирсэн манай гишүүд маань мэдээж үндсэн хуулийнхаа цэцгийн хуралдааны дэгийг бид зөрчилгүй үйл ажиллагаа хүндэтгэж өнөөдрөөс олон хүмүүс энэ хуралдааныг үзэж байгаах нэгэн зэрэг бид мэдээж ярихгүй. Гэхдээ нэг хүн бүх асуудлыг конопт орсон 71 гишүүн эрдэнэд орсон 111 гишүүнийг төлөөж ярина гэдэг бол их хэцүү. Тийм учраас бид тусдаа хүсэлтүүд гаргаж одоо асуудлуудыг хөндөж ярихаар судалсан биднэрт энэ бүгдийг судлаж өнөөдрийн хуралдааны бэлтгэл хангаж орж ирэхэд цаг хугацааны их давчаа байсан гэдэг та бүхэн маань ойлгож байгаахаа гэж бодож байна. Тэгээ манай Тэмүүлэн гишүүн бас нэг хүсэлттэй байгаа. За дээрэс нэмээд нотлох баримтыг бид бас флашаар бас авчирсан байгаа. Үүнийг бас хуралдааны нарийн бичиг байгуулалт бас хүрээлээ гэж бодож байна. Улсын хурлын гишүүн Тэмүүлэн итгэмжлэн төлөөлөгч бас нэг хүсэлт гаргаж байгаамаа. Ингээ Тэмүүлэн гишүүн хүсэл гэх юм байна. Гэхдээ саяхан болгонтой гишүүний гаргасан хүсэлтэй холбоотой дор нь бас ингээд хариултыг өгөх хэрэгтэй юм шиг байна. Тэгэхгүй ингээд маш олон хүсэлт гараад тэгээ бөөгөн чинь бол сүлдээ хариулт маань замраг болчих واخ. Тэгэхээр болгонтой дараад улсын хурлын дэд дарга улсын хурлын гишүүн болгонтой танаа гээд 2025 оны 10 сарын 16-ны өдрийн 2591 бичгээр тайлбарга баримт гаргуулах тухай гэсэн бичиг өнцөж эдсэн гишүүн өнгөрсөн сайхан хөргүүлсэн байгаа. Тийм учраас энэ дээр бол ингээд дээр дурдсан ийм асуудал ингээд цэцэд маргаан үүсэж байна. Ингээд саяхан хэлсэн дээр маргаан хэн шийдвэрлэх ажиллагааны холбогдох хуулиудыг заагаад 20 өдрийн дотор нэн дараа өрүүлнэ гэсэн бичиг явсан. Тэгээ одоогийн байдлаар бол ямар нэгэн хариу ирээгүй байгаа. Тийм учраас ерөнхийдөө бол яг хөө манайх чинь нөгөө маргаан хэн шийдвэрлэх ажиллагааныхаа зарчмаар маргааныг бол өгчөж явуулах боломжтой. Өөрөө ирээд би ирээд тайлбар гаргах боломжтой, бичгээр өгөх боломжтой, аль аль нээлттэй. Тийм учраас нэгэн заасан хугацаанд бол хариу хүрээлэг учраас буралдаанд биелсэн орсод тайлбар гаргах юм байна гэж бид ойлгосон. Тэр утгаараа буралдаанд тоглон зарлагдаад ингээд ирцэн явж байгаа. Тийм учраас та бол тайлбар гаргах бүрэн боломжтой. Хоёрдугаарт сая өмгөөлийн тухай асуудал ярьсан. Тэгэхээр яг одоо өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ танд одоо энд байна уу? Тийм байхгүй бол тэгэл асуудал үүсэж байгаа юм л да. Өөрөөр л одоо та яг үнэхээр миний хувьд одоо таны хэлж байгаа шиг би одоо энэ бас яг хуульч мэрэгжлийн хуульч биш хүн гээд одоо тодорхой өмгөөлөгчтэй гэрээ байгуулад тэрнийхээ дагуу одоо би ингээд энэ манай өмгөөлөгч энэ байна ингээд ирээд уулзах гэж ингээд тэгээд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримт танилцуулга өгвөл энэ боломжийг бол одоо өнөөдрийн хуралдааны явц гаргах бүрэн боломжтой. Хэрвээ одоо тийм хүн байхгүй бол ингээд сая хүсэлтийг одоо хүлээх боломжгүй байна гэдэг хэлэх гэж байна. За Тэмүүлэн гишүүн. Аашлаа саяны итгэмжлэгдсэн төлөвлөгч гант гэсэн үг. Саяны хүсэлт юу ягаарай. Ингээд хамаагүй ярьж ерөөсөө болохгүй. Тийм учраас хуралдаан даргаалж захирдуул зүгээр байна. Чи одоо хаана ингэж яриа сурцсан болно гэж бодоод байна уу те. За Тэмүүлэн гишүүн. За та бүхэнд бас нэглэний мэндийг хүргэе. За хуралдаан дараалагчид албан хүсэлтээр одоо хуралдааны товыг зарласан асуудлаар бол гомдол гаргаж байгаа. За энэ дотор хуралдааныг хойшлуулах хүсэлтийг бол гаргаж байна.
За гол үндсэн асуудал маань бол бас би товчхон нэг тайлбарлаад албан бичгээд бас танд өгье. За үндсэндээ бид бүхэн цэцгийн маргааныг бүрэн гүйцэтгүүлээд бодиттойгоор бол шийдвэрлэх хүрээнд за оролцогч талуудын эрхийг бол одоо бүрэн дүрэн хангах хэрэгтэй байгаа. Тэгэхээр хуулийн зохицуултын дагуу бол эрхийлэх одоо энэ эрхийг нь бол хангаж өгөх асуудал бол зөрчигдөж байна гэж бол үзэж байгаа. Тэгээд дундаа энэ оролцогч талуудын эрх зөрчигдөж байна гэдэг асуудал хангаж байгаа. За энэ дотроо нэг талдаа бол үндсэн хуулийн цэцэд маргаан хэн шийдвэрлэх тухай хуулиар бол үндсэндээ цэцгийн их суудлын хуралдааны 3 хоногийн дотор бол одоо зарлан оролдуулж байгаа асуудал маань үндсэндээ энэ одоо хуулийн зохицуултыг бол үндэслэхүүгээр ашиглаж энэ хувийг тогтоож байна гэсэн энэ бол гомдлыг гаргаж байгаа. Тэгэхээр үндсэндээ хууль зөрчиж үндэслэхүүгээр тов тогтоосон энэ үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулийн 9-р зүйлийн 2 дахь хэсгийг бол бас зөрчиж байна гэдэг асуудлыг бас гаргаж байгаа. За энэ дотроо цэцгийн үйл ажиллагааны үндсэн зарчим маань бол угаасаа хуулинд дээрлэх байгаа. За тэр дэндээ бид нар судалгаа болоод нотлохонд бол үнэлэх ёстой. За үндсэн хуулийн үйл ажиллагаа маань бол бие даасан бөгөөд за энэ төвийг зарчмыг бол бас баримтлах ёстой. Тэгэхээр бид бүхний хувьд бол болоод мөн цэц болон цэцгийн гишүүд нь бол үндсэн хуульд зарлах ёстой гэдэг нь зарчмын хүрээнд бол одоо эдгээр асуудлуудыг бол гаргаж байна. За үндсэн хуулийн цэц бол оролцогч талуудын одоо эрх үүргийг бол бүрэн дүрэн хангаж ажиллах нөхцөлийг бол бүрдүүлж өгөөч гэсэн хүслийг бол гаргаж байгаа. За нэг талдаа эргүү хүн бол эрхээ эдэлж өргөдөл гомдлоо бол төрийн байгууллагад одоо гаргаж шийдвэрлэх хэрэгтэй. Төрийн байгууллагын мэдээж одоо хуулийн дагуу шийдвэрлэх бол үүрэгтэй байна. За энэ дотор цэцгийн хуралдаанд бэлтгэх процессын ажиллагаа болоод тов зөрчсөн талаар бол би бас тодорхой энэ хүсэлтийг бол гаргаж байгаа. Тэгэхээр үндсэндээ үндсэн хуулийн цэц маргаан хэн шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйл заасан одоо бэлтгэлийг хангах энэ процессын ажиллагаа бол хангагдаагүй байна гэдэг асуудлыг бол тавьж байгаа. Тэгэхээр бид нар бол энэ хуралдаанд бэлтгэх процесс маань бол зөрчигдсөн байна. За хуулийн зохицуултыг бол одоо бас тодорхой зөрчиж байна гэсэн ийм гомдлыг бол гаргаж байгаа. Тэгэхээр үндсэн хуулийн маань одоо үндсэн суурьжидч маань бол хүний эрх хэрэгжүүлээ байдаг. Тэгэхээр бид нар эрх тэгш байдлыг энэ цэцгийн хуралдаанд бол хангах, эрхийг нь хангах, за мөн дээрээс нь бол нийтээр зөвшөөрсөн хэм хэмжээг мөрдөх буюу оролцогч талуудын одоо эрх зөрчигдөж байгаа энэ асуудлыг бол бас анхаарч үзээч гэсэн энэ хүсэлтийг бол одоо хуралдаанд даргалагчд бол гаргаж байна. За тэгэхээр хууль заасан энэ бэлтгэл ажиллагааг одоо бол бүрэн хийлгүүгээр за хууль заасан 3 хоногийн дотор хийх бэлтгэл ажиллагаанд хамааралгүй одоо маргааны үндслэлээр бол одоо хилцэх гэж байна. Тэгэхээр энэ бол нэг талдаа одоо бас энэ маргаанд одоо маргагч талуудад хууль заасан эрхийг нь олгох эрхийг бол нэг талдаа бас хязгаарлаж байна гэж бол бас үзэж байгаа. За ингэж ч одоо нэг талдаа бэлтгэл ажиллагаа хангагдаж байж бид нар одоо энэ маргааныг бүрэн гүйцэд бодтойгоор шийдвэрлэх боломж олцоо бол бүрднэ гэж бол бас нэг талдаа үзэж байна. За түрүүн бас хэлсэн. За маргаан хэн шийдвэрлэх ажиллагааг үүсгэснээс хойш хуралдаанд бэлтгэх ажиллагааг 30 хоногийн дотор гүйцэтгэх. За маргаан эдэр төвхтэй шалтгаанаар дээрх хугацаанд дуусгахгүй бол цэцгийн дараа бол 30 хоногоор сонгож болно гэсэн бас ийм хуулийн зохицуултууд бол байгаа. Тэгэхээр энэ хүрээндээ дээрх хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасны дагуу за одоо энэ 3 хоногийн дотор хийх бэлтгэл ажиллагаанд хамаарахгүй маргааныг бол одоо энэ хуулийн зохицуултыг зөрчиж одоо маргааныг товыг бол тогтоосон байна. За мөн дээрээс нь одоо цэцгийн хуралдаанд бэлтгэх бэлтгэл ажлыг бол хангалтгүйгээр одоо оролцогч талууд эрх тэгш байдлыг хангалтгүйгээр энэ хуралдааныг хийж байгаа учраас энэ хуралдааныг хойшлуулах хүсэлтийг одоо гаргаж байгаа. За энэ хүсэлтийг за миний бие гаргаж байна. За мөн дээрээс нь улсын их хурлын гишүүн Номтой Баяр гишүүн бас гаргасан байгаа. За энэ дээр одоо бас хүсэлт гаргаж за гишүүд бидний хувьд бол бас тодорхой байр суурийг одоо үгээр илэрхийлж байна. За энэ дотор онцлоод бас дахиад саяын тэр 30 хоногтой холбоотойгоор би зүгээр онцолж хэлэх гээд байгаа гол зүйл маань бол энэ хуулийн 23 дугаар зүйлийн 3-т онц болон дайны байдал зарласан эсвэл сэрэг хөдлөх шийдвэртэй холбоотой маргааныг хэн шийдвэрлэх бэлтгэл ажиллагааг 3 хоногийн дотор гүйцэтгэх гэсэн байна. Тэгэхээр үндсэндээ одоо энэ тов тогтоож байгаа энэ одоо хуулийн
асуудал маань бол хуулийн зохицуултыг үнэлэхгүйгээр ашиглаж товыг тогтоосон байна гэсэн ийм одоо гомдлыг бол гаргаж байгаа. Тэгэхээр энийг бол тав хүмүүс харгалзаж үзэж энэ уралдааны товыг зарласан асуудлаас эргэж харж замун одоо бэлтгэл ажил хангаагүй асуудлаараа уралдааныг хойшлуулах асуудлыг харгалзаж үзээч гэсэн ийм хүсэлтийг бол гаргаж байна. За тэгээд албан хүсэлтээ одоо бас танд одоо өргөлж байна. Зөв. Гэхдээ энд нэг юм хэлээдхий. Хурдан хойшлох хүсэлт гаргаж байгаа гэж ойлголоо. Хамстай нь юу хийх гэж хойшлох байгаа гэдгийг хэлсэнгүй. Зүгээр л одоо үндсэн хуулийн цэц буруу ажиллаа, буруу хэлээ. Энэ юм чинь сүүлийн үед зүгээр одоо шууд энэ хуралдаан дээр албан ёсоор анхааруулж хэлэхэд хуралдааны өмнө маш их юм явсан шүү. Энэ чинь бол одоо цэцэд хууль бусаар нөлөөлөх гэдэг юм руу явах магадaltaй боловч бид бол одоо үнэхээр энэ төрийн өмнө хүлээс үүрэг гэдэг утгаараа энийг бол тэгж хүлээж авахгүйгээр эрүүл сар бол одоо санал шүүмжлэх болов гэж бодсон. Хэрвээ энийг ингэж их хөндрүүлж явах юм бол энэ асуудалтай. Тийм учраас энд цэцэн гишүүний маргааныг их суудлын хурдаар шилжүүлэх тогтоол дурдсан байгаа. Энд бол юу гэж байгаа гэхээр Монгол Улсын ерөнхий сайдын огторуулсан үйл ажиллагаа үндсэн хуульд нийцсэн эсхүүл маргаан уг маргаан нь онц хүндрэлтэй яаралтай шийдвэрлэх асуудал тул энэ хуулийн үг шүү. Бид нэр өөртөө үг ш. Үндсэн хуулийн